За энэ өдөр одоо бол энэ шинэ ном орж ирлээ. 9-р ном. Энэ бол яг нь Монгол Брахма бичиг хийгээд хөөс толгойн бичсэн англи хэлээр бичсэн. Энэ одоо өвөр Монголын их сургуулийн дэлгэр орчуулсан Минач Адангаа усан над тусалсан ингээд Адангаа маань хоёулын нэрээр хэвлэгдсэн. Энэ бол энүүнээс өмнө бол би энэ Монгол үзэг бичгийн тухай болоо хөөс толгой болоо Брахма бичгийн тухай 8 ном хэвлэсэн. Эдгээр ном энэ номыг бол англи хэл дээр орчуулна гэж хөд нь бол бас хөд нь хүмүүстэй ярилцаж чадаагүй эцсийн сууд одоо дэлгэр нөхөр бол орчуулж. Энэ номын хамгийн их хичүүн харин миний судалсан дор байх биш харин энэ их бэлтгэлийг бэлтгэлсэн өөрөөр хэлбэл энүүний найруулгад бол маш их хүч гарсан. Миний огш бол 1986 оны 9 сарын 14-нд Хохотод чинь надад Хорцбаатар дөр сайн ном бичих болтгой тэр миний халуун хүсэл байна гэж бичсэн байгааг иймээс одоо энэ сайн ном болтгой гэж бодож бичсэн юм а. Ингээд бол энэ нь бол нийт 4 бүлэг, 1-р бүлэг нь бол үндэсэн бүлэг юу гэв Монгол Брахма бичиг, 2-р бүлэгдэн болов энэ хөөс толгойн бичээсийн 8 хэлээр орчуулсан байгаа. 3-р бүлэг нь бол Монгол Брахма бичиг нь үндэсэн тийм ялгал яаж төргийн сурах вэ? 4-р бүлэг нь бол одоо тоол бичиг энүүнтэй хамаад холбоотой ийм юм. Хамгийн гол учир нь бол яг бол энүүний бол одоо бол дэлхий дээр бол ямар ч хэвлэлийн газар энүүний бол найруулж их бэлтгэлийг хийж чаддгүй учраас би өөрөө хийсэн. Ялангуяа энүүнтэй чагцуулт Монгол Брахма бичгийн тгийг усаж гоож оруулсан. Тэгээд энүүний жишээл бол одоо энэ ичнэн их юун дотор одоо ичнэн Брахма бичгийн тэмдэг байгаа. Гийгүлэг чигээ шиг эдгээрийг оруулахад бол маш нэг үзэг тэмдгээр оруулсан. Нийт бол одоо хөдөн төмөн үзэг. Хамгийн сүүлийн энэ ном бол нийт бол яг нь 9 удаа загвар гаргасан. 1-р удааны загвар нь энэ энд харагдаж байгаа. Энэ бол хамаг анх гарсан 1-р загвар. Тэгээд явсаар нийт бол энэ бол 9-р дээр хэвлэж гарсан. Хамгийн сүүлийн 10 дугаарын хэвлэлийн газар болсон нэг загвар гаргасан чи тэрийг надад байхгүй. Энэ бол яг нь бол энэ үзэгүүд бол яг нь бол хөдөн төмөн үзгүй тэмтгий нэгэнтэй хэлхийдсэн байдаг. Холбоостой байдаг. Яг интернет шиг холбоостой байдаг. 8 дугаар засвараар энэ холбоосоо нь алдагдсан. Энэ холбоосоо нь алдагдсан учраас жишээлбэл ямар нэг үзэг гарахад энэ тэмтгээс хэвлэх цаг юм гарч ирэхгүй л холбоос нь таних болчихно. Тэгээд ичсийн сүлдаа энүүний маань нэлээд Монгол аргаар аргалж ягаад PDF янзын аргаар аргалж ягаад энүүний одоо жаврыг гаргаж ирж байна. Энэ дотор бол хамгийн сонирхолтой жишээ нь эдгээр нарийн үзэгүүд жижигэр жишээ нь одоо нэг тэмдэг жишээ нь баа гэсэн гээгүүлэгч болоо гिचнэн удаа бичигдсэн үеийн аль үед бичигдсэн аль мөрийн аль үгийн аль үсгийн аль үед тэмдэгсэн бүр нарийн хэлхээстэй нарийн тол бичигтэй энүүнээс бүрүүжиж гардаг юм. Энүүнээс гадна хамгийн сонирхолтой нь бол жишээ нь энэ бол Монгол Брахма бичиг хижигээс үүсгийн удааг бол одоо санскрит он тооллын санскритэд энтгэс үүсэн. Тэгэхээр он тооллын дараа 3-4-р 3-аас 9-р зуун аюуд одоо хотон, туграам, ойгор, согт Брахма бичиг байсан. Ийгээд бол 601 онд бол хөөслөгөн бичээс бичигсэн манай бичээс гарсан. 650 онд төвд үсгэж гогдсон. 1269 онд дөрвөлжин үзэж гогдсон. Энэ нь бол хоорондоо бүр адил байна. Жишээлбэл одоо энэ нэг үг бол заа гэсэн үг зааж яж байна. Санскрит ингэж бичижсэн, туграанд ингэж бичижсэн, хотонд ингэж бичижсэн, Монгол Брахма бичигд ингэж бичижсэн, төвөдөд ингэж бичижсэн, дөрвөлжинд бичсэн энэ нэгээр бүр каталогад авсан. Бүх юм нь хаанаас энэ тэмдгийн хүүлсэн бүртэр нарийн байгаа. Энүүнээс гадна бол жишээлбэл энэ нь бол яг нь бол одоо хамаг анх гаргаж Монгол Брахма бичгийн тийм хэлгэл гэсэн гисгийн бол одоо жишээлбэл одоо 7 тийм хэлгэл бүрийн дотор сайхан яаж хэрэглэдэг, яаж бичих тухай нарийн бичсэн байгаа. Энэ номын онгоцгод Карландер одоо давчилсан нөгөө хэлхээс зэрэг нашаар юм би. Иймээс энэ номын онгоцгодтой зэрэг юу гэм Монгол Брахма бичиг гэсэн шууд мэдэж чадна. Энүүний мэдсэн суурантаар одоо жишээ одоо Брахма бичгээр бүр буулгад юм. Одоо энүүнийх нь дараагаар гарч ирж байхад энэ 10 дугаар ном бол одоо Монгол Брахма бичгийн тийм хэлгэл. Энэ одоо яг саран хийж байгаа ном. Энүүнийх нь тийм хэлгэл гараад ирлээ гэсээр одоо шууд мэдэж.
ийм шиг маягтай одоо гэж намаа хэлээ. Тэгэхээр энэ өдөр минь ном минь одоо хурж ирсэн байна. За энүүнд бол яах юм бол хөчтөмөр танайг үеийг зарж уусан манай гэр бүлийн нэгнэр хүүхэд даяараа гэр бүлээр нь одоо энэ үйлээс бол бид одоо яг 10 жил өнөө тэмцэл хийж байна. Энэ жил бол яг би хөөс толгойг судалсан яг сарын 8 дугаар жил байна. Өөрөөр хэлбэл одоо 2017 он 12 сард бол манай хинээр манай хоёр дийдэр маа тахан уулзж байсан төвтэй юм аа. Ингээд 8 дугаар жил дээр нь 8 жилийн хүч хөлөмс гаргаж ич яг 8 жилд бол үнэндээ яг 8 ном хэвлээ. Нөгөө нэг ном нь бол яах юм бол 8 жилээс өмнө бичигдсэн юм аа. Ингээд одоо Монголын хүүхэлд түүнээр Монголын эрдэмтэн мэрэгд Монгол соёл үзэг бичгийн судалж байгаа, сонирхож байгаа, анхаарж байгаа хүмүүс энэ ном, энэ тухай, энэ үзэг бичгэд бол анхааралтай манай монголчууд бол нэгэнтээ бол 1400 жилийн өмнө өөрийн үзэг бичгтэй дэлхийд хамгийн олон одоо үзэг бичиг соёлтой ингээд цовруул бичигтэй ингээд сурвалж бичигтэй бодийн шашинд бол хамгийн их номсох дуртай байдаг. Иймээс бид бол бодийн шашинаас одоо энэ үүсэл гарал авсан өсөв бичигтэй байсан. Энэ сайхан үндэснийхэн өсөв бичгийг улам гүнжгий залгамжилж авч энэ үнэ хөдөлгөж таних авахыг хүсэж байна. Ялангуяа манай өсөв бичиг нэгэнтэй ЮНЕСКОгийн бүрэлдэхүүнт олсон учраас даяар нийтэд дэлхийн нийтэд мэдэрэгдэж нэгэнтэй бол танигдаж явсан. За баярлалаа.